сайн байна уу? Сайн уу мэгмэж. За нэг хүн ихлэ орж ирж байгаа шиг байна. За амралтын өдрийн минь дөрүүлээ боллоо. Манай зоо ороод ирсэн байна. Зоотой өдөр лайваар л уулздаг л. Уцаараа ярьж чадахгүй. Өнөөдөр хүүхдүүдээ доош нь болгочоод амтлагын орооноос орж байна. Офсоос доод авахраас орхлоо гэрэл байхгүй. Нэг сонин бөөдгөр ханахгүй харагдаад байт юм байна. Жаахан арай өдрийн гэрэлтэй өрөөнөөс орж ирж байна. Яа манай ариун шиг сайн уу? Карантинаас гарцсан тийм ээ. Тэр ариун шиг камера нэгэд ороод ирэх боломж нь видео байхгүй мэн тийм ээ. За сайн байцгаана 11 үлээ боллоо хэдүүлээ. За хэдүүлээ ерөнхийдөө юу хийх вэ гэд ихлээр надад асуултууд ирсэн байгаа. Ган асуултуудаас эхлээд ярьж эхэлнэ. Тэгээ ярьжээд л яаж гинэ. Уг нь юм байт юм байна. Хэрэг чиний чам дээр ихтэй юу н алга байна хөө. Bring them on camera гэдэг нэг юм опшн хүмүүс зарим хүмүүс дээр нь гарч ирээд байна. Зарим хүмүүс дээр нь байхгүй байна. Чинийхтэй байхгүй байна. Тэгэхээр дараагийн удаа болох байх. Миний бодлоор чи видеотой байвал болох юм шиг байна. За өчигдөр минь өглөөний минь бүгдд нь бүгдээрээ амралтын өдрөө сайхан өнгөрүүлж гинэ үү. Манай дагигч за би жишээлбэл та хэд үзүүлээ дагигч би камертаа нь оруулаад ирээ. За одоо ороод ир. За орж ирж шээ. За юу орой минь амар тайван байжсэн чинь гинт. Алцсан чинь орчлоо. Юунд орж байгаа ч мэдсэнгөө. Юунд орж байгаа юм байна? Ингэдэм байх. Таны лайв гэж мэдсэн тий. Тийм лайв хийж байхдаа оролцогч нараас ингээд камертаа нь оруулаад ирж болд юм байна л да. Тий. Аха. Тэгээд тэрийг зүгээр дурч байгаа тань дээр. Тань дээр юу вэ? Таймдөө би таныг нөгөө лайв нэгжсэн болохоор тэгээд бодчихсон сая яг гинт ороод ирсэн чи байж. Тий. Тэгээ нэг юм дээр нь дарцсан чинь яг нөгөө нэг камер юун дээр хайж ин гэдгээ дарцсан чинь амар бэлтгэлгүй нүүр мөрөн дээр маск зааск наацсан байсан. Шидэл ороод ирлээ. Гоё харагдчихэв. За танаар сайн сайхан юу байна? Ерөнхийдөө магадгүй асуулт байвал нэрэн бичлээ асууч тийм ээ. Эсвэл хэлэх зүйл байвал хэлээд тэгээд хэдүүлээ эхлэе гэж бодож байна. Таны сэтгэл санаа орд хэр байнаас? Ерөөдөө нөгөө нэг яг нөгөө таны сургалтанд суугаад одоо би бас жил гарсан болсон байна. Тэгээд шүүмжлэгчээ, шүүгчээ маш олон зүйлүүдийг барьж аваад миний яг энэ асцсан байж тээ, яг энэ ингэсэн байж тээ гэж айгүйх одоо нөгөө мэдэрдэг болсон. Олон хүнтэй харьцаж байхад олон хүнийг айгүй сайн таньдаг болсон. Ганц хоёр асуултаар эсвэл бол за энэ хүн яг нөгөө юм далд ухамсарынхаа айгүй олон травма баригдсан байгаа юм байна. Тэ энээс яаж хэрхэн салах юм болоо гэд. Тэгээ би ч ерөөсөө нөгөө алхаж малхаж фитнес хийдгүү байсан чи сүүлийн 1 жил бол ерөнхийдөө өөрийнхөө төлөө нэлээд сайн одоо үзэлцдэг болсон. Тэ тэгээд урвалд аливаа нэг юмны одоо хамтрагч буцах за урам хугарах гэдэг зүйлүүд дээр бол хөнхөө өөрийгөө ингээд аваа явж чаддаг болсон. Тэгээ би нэг юмыг ингээд хүмүүст айгуу сайн
одоо асуултанд ороод гэсэн таны лайвд ор тавьсан хүн чанар гэж юу юм бэ? Хүний мөн чанар, мэс чанар гэж юу юм бэ? Энийг хадгалж явах нь хүнд одоо ямар талаараа сайн тал байдгийг хадгалж явна гэж юу гэлтэй? Алтна гэж яг юу гэлтэй юм бэ гэж бас асуумаар санагдсан юм аа. Тэгээ аз таваад ирсэн. Юунаас болоод энэ асуулт ургаж төрсөн бэ? Магадгүй би нөгөө хитрхийн нөгөө төгс байхыг хүсдэг нөгөө одоо төгс байхч гэдэг нөгөө хүнд нэг бид нэг 10 төрлийн хүн байгаад байгаа шүү дээ. Тэрний нэг юм болов. Тэгээ миний хувьд бол нөгөө хүний итгэл алдах вэ гэдэг дээр маш одоо айцтай ханддаг. Тэгэхээр итгэлийн нэгэнт л одоо яриа дэлгээд нэгэнт одоо ингээд хоёр гар нийлээд итгэл төрүүлсэн бол тэрнийхээ төлөө тууштай байгаад арын үсгээ ээгөх хүсдэг. Тэгээд энэ олон жил тэр зарчмаараа явсан учраас бизнест тодорхой хэмжээний амжилт хүсээд олон ард түмэн бас одоо намайг хүлээн зөвшөөрөөд итгэл төрүүлдэг байх тийм. Энэ олон өсчингүүд бас надад ингээ итгэдэг нь энтэй холбоотой байгаа. Тэгэхээр би өөрөө энэ дээр айгүй урам хугардаг. Миний итгэж явсан хүн нэг өдөр миний хамгийн гоё одоо нөгөө найр тавьж исэн хүн нэг өдөр шал өөр хүн болчих тэр мөчийг харахаар би гайхдаг. Тэгээд энд одоо надад байд юм уу? Эсвэл нийгэм юм уу? Эсвэл ийм их амир өөр бүгдийг өөрөөр хараад байд юм уу гэд. Энд дээр айгүй зөрчилтэй байдаг. За маш баярлалаа. Дагийн чи бүгдээрээ мэдж байгаа хэрэг эко салоны захирал. Нөгөө брэнд нь юу лээ? Sorry. Тай Монголыг. Тай Монголыг бас Монголд оруулж ирдэг. Би Монголд байхдаа мэдхгүйгээр зөндөө үйлчлүүлж исэн байгаа. Маш гоё салаантай шүү дээ. Тэгэхээр манай дагийн чи бас өөрийнхөө тухай ном бичсэн байгаараа хэвлүүлэх гээд хүлээгдэж байгаа тийм ээ. Тийм. Дагийн чи маань их зоригтой маш олон зүйлийг даван туулсан хүчтэй зоригтой эмэгтэй. Дагийн чи яриануудыг видео одоо нөгөө ярилцлагуудыг та хүн зөндөө үзсэн баг тийм ээ. Ийм гайхалтай зоригтой өөртөө нүүр тулаад өөрийгөө даван туулах чадамжтай эмэгтэйчүүд Монгол зөндөө байна. Тэгээ түүний нэг төлөөлөл нь бол манай дагийн ихч байна. Баярлалаа. За дагийн ихчтэй би таныг ингээд ярьж байхад энэ би итгэлийг алдахгүй хэний ч итгэлийг алдахгүй юмсан гэдэг тийм багада одоо тиймдээ хүний итгэлийг л хүлээх ёстой гэсэн тийм суур гол зарчим итгэл үнэмшил багт чинь хүчтэй өссөн байна шүү дээ. Мөн үү? Тэр миний бодлоор буруу байвал та буруу гэж хэлж болно. Тэр миний бодлоор олон хүн таны итгэлийг хугаснаас ээж авдаа итгэж найдаж исэн итгэл хугарснаас ч юм уу ингэж дээ гэж найдаж исэн итгэл хугарснаас ч юм уу хүмүүсийн бага наснд тохиолдсон уруултуудаас болоод би хизээч юм хүн байхгүй гэж шийдсэн байж болох нь шүү дээ. Тийм ээ. Тийм учраас та бүхий л хүч чадлаа анхаарлаа хэний ч итгэлийг алдахгүй байх дээр хэнийг ч гомдоохгүй байх дээр зориулдаг гэж байна. Тэгэхээр нэг талаараа таны нөгөө тархины фитнес дээр гарч ирсэн үнэлгээнүүд дээр плезер буюу тал засагч өндөр байсан уу? Амар өндөр байсан. Тийм. Тэр чинь ямар очтой вэ гэхээр би бүх хүний итгэлийг алдах, бүх хүний ингээд аягүй сайхан байлгаад байвал хүмүүс яг над шиг буцаагаад надад хандна гэж. Тэгэхээр таны итгэлийн алдахгүй юмсан гэж маш их хичээгээ чармаагаад байгаа нэг талаараа хүмүүс надад буцаагаад ингэж хандах учиртай гэдэг хүлээлтээс байж болно. Мөн түнчлэн тэгтээ хинч хүн болгон өөр учраас хижээж таны хүлээлтэнд хүрэхгүй. Таны хүлээж байгаа юм тэр хүний нөгөө хүмүүсээ шал ондоо байж болох нь шүү дээ. Тэгэхээр магадгүй хүлээлт байгаад байгаа учраас та сэтгэлээр унаад гундаад байж болно гэж хэлэх гээд байна. Гэтэ би яг тийм гэж хэлээгүй. Та хэрэгтэй бол аваад хэрэггүй бол байж болох нь шүү дээ, тийм ээ. За тэгээд учир нь юу вэ гэхэд тэгэхээр жинхэнэ өглөг байгаа. Жинхэнэ өглөг хүлээлт. Бүрэнгээ сэтгэлийн одоо та жинхэнэ өглөгийг ямар ч хүлээлт байхгүй. За магадгүй эхлээд эхэндээ ингээд мэдээд дадаад сурчсан учраас хүлээлттэй өгж иж болох нь шүү дээ. За тэнгууд зур та өөр дээр анхаарлаа хандуулаад одоо би гараа сунгаад энэ хүнд энэ хүнийг өгтөө амьслаа сайхан гаргаад төвлөрөө ямар ч хүлээлтгүйгээр би энэ хүнд энийг өгж байна гэдээ өөртөө дотроо хэлээд чимээгүй өгч байна шүү дээ. Тэгээд юу болох нь вэ? Туршаад үзэж. Тэгэхээр олон хүний хувьд
би төрүүлээд л итгэчих юм бол миний итгэлийг даачч магадгүй гэдэг. Тэ? Итгэл бол би төрүүлж нэг талаараа тийм. Гэтэ нөгөө талаараа бас нэг зүйл байгаа. Тэр нь хоёрдугаарт нь ухамсар гэж нэг зүйл. Одоо хүмүүсийг ингэж одоо би энийг ингээ ярихад хүмүүсийг ухамсар нь унтаа хүмүүс, одоо энэ дэстэ бүтгэхгүй хүмүүс, муу хүмүүс, үйлдэлэн доогоор байгаа хүмүүс гэж англиах хэрэггүй. Гэхдээ ухамсар сэрээгүй байгаа хүн бусдад санамсаагүйгээ дандаа зовлон тарьж байдаг. Одоо таны гомдоогоод байгаа, таны хүмүүс чанарыг хүндэтгэлийг унгаад байгаа, хайрлахгүй байгаа хүмүүс байгаа ч тийм буцаагаад ингээд ямар хачин юм бэ гэж бодогдтал хүний мөн чанар ийм байж болох уу гэж бодогдтал хэцүү муу юмнуудыг хийдэг хүмүүс байж болно тийм ээ. Тэгээд тэр ямар тохиов вэ гэхлээр unconscious буюу одоо ухамсар сэрээгүй байгаа гэсэн. Ухамсар сэрнэ гэж юу хэлээд байгаа вэ гэхлээр одоо танд бол эхэлсэн байгаа шүү дээ. Өмнө нь олон жилийн туршид давтан хийж ирсэн үйлдэлүүдээ анзаарах, байнгын давтагддаг сэтгэл хөдлөлүүдээ анзаарах, тэгээд давтан бодогддог бодлуудаа сэтгэл хөдлөлүүдээ анзаарч мэдэрч сурах. Тэгээд тэрийгээ бүр бие дээр ингэ мэдрээ. Ингэж мэдрэгддэг юм байна, тэгж мэдрэгддэг юм байна гэдэг сэтгэл зүй талаас бол тийм байгаа. Шашин одоо тэр буддизм талаас бол зүгээр л ингэ сэрчдэг, дэлгэрчдэг буюу ингэ гинтл дотор нэг хайр бий болоод өөрчилж өршөөгөөд магадгүй ухамсар сэрж байгаа нэг зүгээр тайлбарлах юм бол дөнгөж хүүхд төрүүлснийхаа дараа маш их хайрыг мэдэрч байгаа. Тэр бол ингээд ийм их хайр байд юм ингээд уярч хаалж байгаа ч юм уу тий. Тэгээд тэр сэрсэн хүн бол тийм хайрууд нь ингээд мэдрэгдээл уучлаад өршөөгөө жагаад байдаг. Тэгээд хүнийг ингээд өөрөөсөө давж уншиж чаддаг маш олон зүйлүүд байгаа л да. Тийм тэгэхээр ухамсар Карл Жунгийн хэлсэн үг үгээд Карл Жунг гэдэг гайхамшигтай энэ сэтгэл зүй ухамсар сэргэлт эднэрийг холбож маш их зүйл бичижсэн сэтгэл зүйч 1950 он билүү 30 онд ч үл амьдарч байсан хүн байна. Карл Жунг гэдэг угаасаа нэлээд алдартай. Энэ хүнийг хэлсэн байд. Ухамсар сэрээгүй байгаа цагт ухамсар сэргээг бус байгаа цагт хизээд гай зовлонд харсаар л байх. Тэгэхээр би ч та битээр тэ мэдхгүйгээр олон хүний амьдрал өчнөө олон гай зовлон тарьсан байна. Гэхдээ сэрээд ингээд одоо өөрийгөө анзаараад ирэх цагтаа уучлаарай гэх. Тэр магадгүй хүний мөн чанар, мэс чанар гэдэг нэг талаараа мөн чанар нь гарч ирээ жинхэнэ гоё ингээд хүнд харилцан хүндэтгэлтэй гайхамшигтай амьдрья гэвэл нэгдүгээр одоо гол үндсэн шат бол хүн сэрэх хэрэгтэй байх шүү дээ. Тэгээ санаа зовлог маш олон хүмүүс ирж байгаа. Тэгээ аянда эргээд уучлахгүйгээд ирж байгаа хүмүүс ч гэсэн байгаа. Таны зүгээс бол одоо буцаад энэ таны зүгээс л ямар сайн байдлаар ажиллаж иж болох нь гэж анзаараад тэг хүлээлтэхгүй. Ингэж байгаа. Та зүрх сэтгэл одоо ингэж гой зүрх сэтгэл чинь нээлттэй гой болсон. Дээрээс нь ялган таних ухаан чинь гэсэн айгуусаа хөгжиж байгаа. Тийм учраас одоо хэл хязгаар гэдэг зүйлийг өөртөө хөгжүүлэх нь маш чухал. Тэгэхээр зүрх сэтгэл нээлттэй энэ дэлхийд амьдрах тийм амар биш. Байнгын яах нь. Өвтгөд бэлэн бахна шүү дээ. Өвтгөд бэлэн байдаг. Тэгээ өвтгөд бэлэн байгаа ч хүлэн зөвшөөрнө. За хаач бол амар шүү. Ястаа би шахна гэдэг ингээд зүрхээ хаацсантай. Тийм байвал амьдрах амархан нийгэмдэр тийм ээ. Та юм зүрхэн нээлттэй хайраар дүүрэн хайр хүндэтгэл ингээд гоё гайхамшигтай зүйлийг бүтээж амьдрах гэдэг. Энэ тохиолдолд та нийгэмдэр ялангуяа бизнес эрхлэгч хүн бол хэл хязгаар гэдэг зүйлийг амьдралдаа хамгийн нэгдүгээрт барина. Тэгэхээр магадгүй хэл хязгаар гэдгийг олон жад ингээд танилуу таны зүрх рүү ингээд харах гэж бодъё л да. Тэгвэл урд нэг жоохон бамбай барих нь шүү дээ. Тэгээ би одоо ингээд гайхамшигтай хүчтэй болсон хөө намайг сийчээд өгөө гэдэг нөгөө сумд оногдоод хэдэн сар жил босч ирэхгүй болно гэдэг тийм ээ. Айгуул өгчөж магадгүй. Тэгэхээр хэл хязгаар гэж юу вэ гэхлээр та өөрөө дүрмээ тогтооно. Таны хувьд та юг хүлээн зөвшөөрөхгүй гэдэгтээ өөртөө ингэж тогтоод тэрийгэ хүмүүст илэрхийлж эхэлнэ. Би ийм үг надад би юм хараалын үг хэлдэг хүн биш шүү. Миний дэргэд
битээ хараалыг хүлээж. Эсвэл надтай ярихдаа дууга өндөрсөхгүй байж болох уу? Би дууга өндөрсөхөөр ингээд миний дотор чичээ би яагаад гэдэм юм аа. Эсвэл тэгээд тэрийгээ тэр баримталж байгаа хүсэж байгаа хэл хязгаараа та өөрөө бас баримтлан тийм ээ. Тэгээд юу таныг духгүй болгоод, юу таныг бусад хүмүүс одоо ямар тохиолдолд таны итгэлийг хуглаад байна. Тэ? Дараа хүн угаасаа таны амьдрал итгэлийг хугалах гэж байна. Ингээд дандаа сорих гэж байгаа. Тэгмэл тэр хүнд хаалга тавиа заагаад өгч таны хэлээгээ төлж байгаа боловч заримдаа хүмүүсийг амьдралаасаа явуулах хэрэгтэй болдог. Харилцан хүндэтгэл байхгүй, сэрээгүй хүмүүс харилцаагаа таслах хэцүү. Хамгийн хэцүү зүйл харилцааг таслах байдаг. Хүн амархан яг үндэ харилцаа таслах хэцүү. Тэгэхээр бага багаар холдоод харилцаагаа тасал зарим харилцаануудад үгүй гэж хэл зарим харилцаагаа гүнзгийрүүл байнгын байх ёстой эхнэр нөхрийн харилцаа, түншүүдийн харилцааг бол бага багаар юу таны хувьд юуг та хүлээн зөвшөөрөхийн юуг хүлээн зөвшөөрөхгүй юм бэ гэдгээ зөөлнөөр, тогтооноор, амар амгалангаар илэрхийлээд үз. Бүр үнэхээр ойлгохгүй явал уурлна. Дотроо чичирхүүгээр уурлна. Юу яриад байгаа юм бэ? Би чамд хэлээ эзтэй. Ийм дүрмийг баримтал би энийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Би энийг одоо 5 удаа давтаж хэлж байна. Үнэхээр миний төвчээр алдаж байна. Миний уур хурж байна. Нэ хоёрч хашихгүйгээ зүгээр миний уур хурж байна гэд ингээд хэлээд зогсоход маш хүчтэй болж байгаа шүү, тийм ээ. Тэгж бол. Тэр хэл хязгаараа хамгаал Монгол миний бодлоор Монгол соёл би ч гэсэн тэрийг мэдтгүй байсан. Анх ингээд Канадад ирэхдээ барууныхан бас маш сайн мэддэг. Гэхдээ барууныхан хитрхи баримталдаг. Хэл хязгаарыг баримталжаа дараа нь нурааж болно, эвдэж болно, дахин сэргэж өөрчилж болно. Аль нь болж ийнэ гэд эхлээд нэг тогтцоод тэрэн дээрээ туршилт хийгээд ингээд яваад иж болох юм. За бид баахан зүйл ярихад танд юу бодогдов? Нөгөө уулзаг болохоор бүх хичээл орж ирээд гоё юм. Тэгээ ер нь айгүй сайн алгалаа тийм. Ямар нэг өндөр дуугаар дуртахгүйгээр өөрийнхөө би өөрийнхөө хэл хязгаарлаа айгүйх нэвтэрч оруулдаг. Ямар ч нэг хүнийг тэгээд эсвэл бол нөгөө хүнийхээ зовлонгоор амьдраад эхэлдэг. Хит игээ дотор талд нь орчдөг. Тэгэхээр энийг барьж сурах нь дахиад нөгөө яг хэл хязгаар гэдэг хичээлийг бид нар үзсэн шүү дээ яг өөрийнхөө. Тэгээд тэрийг бас мартцсан ч юм уу. Одоо орхицсан явж байна. Тэгэхээр бас иргэн саналаа. Тий яг ер нь ойлгож авлаа. Тэг нэг аль нэг баланслуулах л. Амар биш л дээ. Та зөндөө олон зүйлийг даван туулсан учраас эмпат буюу бусдыг ойлгож мэдэрдэг тэр чадамж чинь өндөр хөгжсөн байгаас. Тэгмээ та нэг талаар ямар хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэн тэр хүмүүсийнхээ энерги дунаад байдаг. Ямар хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэн тэр хүн юу ярьж байна, тэр хүн ямар сэтгэл хөдлөлтэй байна, тэр ингээд айгуу сайн мэдрээд анзаараад байдаг охно шүү. Тэгээд тэрийг ингээ очиж үйлчлээд нэг талаараа таны энэ нэг бизнесийн чинь амжилттай яваагийн нэг түлхүүрүүдийн нэг энэ. Гэхдээ эн чинь хоёр хүн дээр чинь өөрөө тийм баланстай тайван байхт чинь хортой. Тэгээ явж байхгүй. Унахтаа сайхан гэлдөө бүр ингээд юм руу орж ундаг. Тэгээ би таныг тэгдэж лөө ер нь ихэнх тийм паттерн буюу тийм давтдаг зүйлүүд байдаг. Давтагддаг зүйлүүд байдаг. Тийм учраас та одоо ингээд сайхан бодчиход би ямар хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх вэ? Тэр хүмүүс чи одоо байхгүй бол тэрийг манифест буюу би ийм хүмүүсээр өөрийнхөө амьдралыг хүрээлүүлмээр байна. Надад ийм хүмүүс хэрэгтэй байна гэд тэр хүний амьдралдаа дуудаж болох нь шүү дээ. Окей. Мөн хитрхи их таны амьдралд оролцдог. Хитрхи их одоо сэтгэл хөдлөл одоо хитрхи их сөрөг юмнуудыг хаалцдаг хүмүүсээс хэсэгтэй за би завгүй байна дараа уулзъя гэж болно тийм ээ. Эсвэл тэгээ аяндаа тэгээ холоос өрөөгөө орхиж болно шүү дээ. Хэрэг би одоо хүртэл ингээд хүчтэй юмаа хийгээд яваад байдаг гол түлхүүр нэг бол хэл хязгаар байдаг. Би амьдралдаа намайг одоо би бусдад үйлчлэхээс унгах тийм хүмүүсийг аль болох ойртуулдаг. Ойртуулсан ч хэсэг хугацаанд холдоод өөрөө тэр хүнээс ингээ би сэтгэлээ холдуулж аваад ирч хүчээ цэнэглээд бусаас босч ирдэг гэх үү дээ. За баярлалаа дагагч. Хэлэх зүйл юм. Баярлалаа.
Маа ягч айгуу гоо сэтгэлээрэн штэ. За баярлаа. Та гарцсан уу? За хэдүүлээ ингээ асуулт байвал 100 захирлуудаа амжилт гэр бүлний янз жаргал. Тийм захирлууд манай дагийн их чинь юу вэ? За хэдүүлээ өнөөдөр даалт ухамсарын тухай ярилцъя. Дагийн их бас асуусан байсан санагдаж байна. Ерөөдөө даалт ухамсар. Даалт ухамсар гэж юу вэ гэдэг тий. Хүмүүс даалт ухамсар гэхэлэр нэг шашны холбогдолтой ч юм шиг эсвэл юу юм бол нэг юм утга учир одоо нэг юу гэмтэй. Нэг л учир нь таалагдчихгүй нууц зүв шиг боддог тий. Гэтэл энэ бол зүгээр л таны нэг талаараа тархиндах мэдээллийн сан гэж ойлгож байна. За тархичны 3 бүтцтэй гэдээ яриад л байгаа тийм ээ. Хамгийн ихнийх нь мөлхөгч тархи. Энэ тархи бол ингээд хүний автомат бүх үйл ажиллагаа зохицуулж яадаг. Унтаж идэхээс ахуулаад бүх зүйлийг чинь автоматар ардан зохицуулж яадаг байна шүү дээ. Үйл ажиллагааг тань мэдгэдэггүйгээр зохицуулж яадаг гэсэн үг. Хоёр дахь нь сэтгэл хөдлөлийн тархи буюу одоо сармагчийн тархи, лимбик систем гэж нэрлэдэг та. Энэ нь бүх сэтгэл хөдлөлөд одоо процесс явагдахаас гадна бүх турсамжууд ч хадгалагдана. Заримдаа өмнөх амьдралаас хамаарлаад турсамжууд ч гэсэн энд хадгалдаг гэж үздэг. Тэгэхээр хамгийн төсвөлд нь 3 дахь тархи бол оюунлаг тархи буюу бараг 25 насанд төлжиж гүйцэдэг тархи байгаа. Энэ тархи 5 нас хүүхэд 5 нас хүрэхэд дөнгөж ургаж эхэлдэг. Тэгэхээр 5 наснаас өмнө бол хүүхэд юу яах нь тэр чигээрээ сэтгэл хөдлөлийн тархиараа мөлхөгч тархиараа амьдрах нэ. Тийм учраас хүүхдийн сэтгэл зүг ойлгож анзаарна. Тэр даалт ухамсарт нь зөв зүйлийг бичихийн төлөө анзаарна гэдэг маш чухал гэж хэлмээр байна. За ингээд даалт ухамсар гэж юу хэлээд байгаа гэхлээр магадгүй тархи судлал талаас бол эхний 2 мөлхөгч тархи сармагчийн тархи сэтгэл хөдлөлийн тархи хоёрт чинь байгаа мэдээллүүдийн процессыг л баг хэлээд байгаа гэсэн. Тэгээд 7 наснаас өмнөх хүний амьдралыг тэр чигээрээ даалт ухамсараараа амьдардаг гэж үздэг буюу тэр чигээрээ сэтгэл хөдлөлийн тархи автомат тархи нь л ингээ ажиллаад байдаг. Оюунлаг тархи бол ажиллаагүй байдаг. За сүүлс тархи судлалаар бол яах нь оюунлаг тархи чинь бүр төлжиж гүйцэтгэх нь 25 нас. Тэгээд 25 нас хүрсний дараа 25-наас 27 нас хүрсний дараа нэг тийм сонир ухаарл ирж мэрээд айтайхан BMI авч яваад идэг шээ. Тэр чинь бас энэтэй холбоотой байж болох нэ. Тийм учраас одоо танд бас хэлье. Өсвөр насны хүүхдүүд байгаа бол хөр хүүхдүүдэд зөөлөн хандаа. Яг одоо та нар учраа ол гэдэг өөртөө 10 хэдэн наснда учраа олоогүйсэн юм. Учраа ол хичээлээ сайн хий. Та нар ийм мундаг бай, тундаг бай гэж хитрхи их цагдаж зарчимдаж одоо зовоохоо болох хэрэгтэй. Алдах онох эрхийг нөгөө гол нь таны хайр тэр хүүхдүүдэд туслан тэгээ андаа 25 нас хүрээд 20 30 төхөөд ирэхлээр тэр сэтгэл хөдлөлийн тархиуд нь төлжөөд эхэлнэ. Биш оюунлаг тархин төлжөөд гүйцэд ирэх нэ. Гэтэ тэрнээс өмнө та энийг хурдан төлөвшөж эхлэхэд туслах зөндөө олон аргууд байгаа. Ажилмаар байна. Тэрэн дээр анхнаасаа суралцж болно. За тэгээд хэрвээ даалт ухамсар маань яадаг вэ гэхэлэр ингээд бүх юмнууд чинь одоо битэдийн ярьж байгаа зүйлүүдийг даалт ухамсар байнга бичиж авч байгаа. Хорон тутам мэдээлэлүүд чинь бичиж авна. Тэгээд аливаа нэг юм давтагдаад ирэнгүүт тэрийг автомат процесс болгож хувиргадаг. Хэрвээ бид нэр хийж байгаа бүх үйлдэлүүдээ автоматар ихэнхий дээлийн хийх нь автоматар биш өөрөө удирдах механикаар хийдэг байсан бол энэ дэлхийд бид нар амьдрч чадахгүй. Тэгэхээр тархи маань энергийг хэмнэж гамнах үүднээс хамгийн ухаалаг систем учраас альва давтагдж байгаа үйлдэлүүдийг автомат болгоод та өөрөө мэдгүй байхдаа хийдэг үйлдэлүүд болгож хувиргадаг байна. Тэгэхээр даалт ухамсар чинь таны амьдралын 95%-ийг автоматар удирдах байгаа. Буюу таны хийж байгаа үйлдэлүүдийн чинь 95% танд анзаарагдахгүй. Та өөрөө ч мэдхгүйгээр хийгээд хийчдэг үйлдэл. Өглөө босч шүдэ хаагаа орноосоо босохдоо хэд хэдэн үйлдэлүүд санамсаргүй хийдэг байгаа. Тэрий чинь даалт ухамсар чинь автоматар танд хийж өгдөг байна шүү дээ. Тэгэхээр даалт ухамсар бол маш хүчтэй, ухаалаг бүх маш одоо агуулга өндөр
capacity агуулмж өндөр систем байх нэ. Тэгээд энэ маань нэг талаараа биднийг ингээд урагшин гүйлгээд амьдруулахын тулд бүх юмыг автоматжуулаад байдаг боловч нөгөө талаараа хоош татдаг баг. Хоош татах нь ямар учиртай вэ гэдэг тэгэхээр нөгөө 95% чинь автомат байгаа шүү дээ. Тэгвэл та бага наснда өмнөх амьдрал гэж би хүмүүсийг төөрүүлээд яг бага наснаас ахуулаад өөрийгөө хязгаарлах элдв бусын андуу ихтгэл өмчлүүдийг өөрийгөө хязгаарлах ихтгэл өмчлүүдийг бодлуудыг дээрээс нь травматай маш их сэтгэлийн шок шарахтай өссөн өдр бол тал тухамсарчин таныг хамгаалах үүднээс тэрнтэй холбоотой хамгаалах үүднүүдээс яг хөглөр тодорхой хамгаалтын системүүдийг бий болгоцсон байгаа. Тэгээд тэр хамгаалтуудын системээ танихгүй буюу тэр автомат процессуудаа танихгүй бол та багада 7 наснаас өмнө тогтоочихсон ухамсар бүрэн гүйцэд төлөвшөөгүй тийм ээ. Одоо ухамсар тархичин бүрэн гүйцэд төлөвшөөгүй байхдаа өөртөө бий болгочихсон андуу ихтгэл өмчлөөдөө үүдэлтэй тэр бодлуудаас үүдэлтэй травманаас үүдэлтэй үзэл хандлага амьдралын зарчим үйлдэлүүдэд тавтаал хийгддэг. Тавтаал. Ийм ч учраас бидний амьдрал нэг талаараа нэг газараа эргэлдээд байдаг. Нэг л газараа эргэлдээд байна, нэг л юма тавтаад байдаг. За тэр дундаа далд ухамсарчин бичигдсэн хамгийн одоо таныг хоош татагч итгэл хоош татах зүйлүүдийн нэг бол одоо ичхүүр гэдэг. Ичхүүр бол бидний соёл нийгэм ялангуяа хүн төрөлхтний сэтгэл зүйд бол гүн суусчихсан биднийг хоош татагч тийм хүчин зүйл ахна штэ. Ичхүүр юунаас үүдэлтэй? Ичхүүр гэж юу гэхээр хүнд угаасаа ичихгүй гэсэн нүүр систем байна тийм үү? Одоо ядгийн одоо юу хэний өмнө хэлэхгүй байх уу гэдэг чинь шүүлтүр ахна штэ. Ичхүүр тодорхой хэмжээнд тэр байх ёстой зүйл. Гэхдээ ичхүүр нь бага нас одоо бидний далд ухамсарт гүн суугатаа something is wrong with me. Ямар нэгэн зүйл чи угаасаа уг үнцээрээ болохгүй байна. Чи бол эвдэрчихсэн гэмтчихсэн угаас бүтлгүй нэгэн гэдэг тийм. Тэгээ тийм учраас чи хийж байгаа үйлдэл болгон ичхүүртэй чи юм учраас ичхүүртэй гэмшүүл таарах хамтан гэдэг. Тийм далд ухамсарт чинь автомат бодлууд суучихсан байх магадлал байж болох нь. Тэгээ ичхүүр нь ямар очиртай вэ гэхээр ичхүүр биднийг үргэлж нэг газарт барьж идэг. Ичхүүртэй байдалд орохгүй юмсан хүн гэхдээ дандаа ичхүүртэй өөрийгөө олон бүхэл талуудаар хязгаарлаж байдаг. За квант физик талаас бол энергийн хууль талаас бол ичхүүр үйлдэлийн одоо энергийн үйлдэл хамгийн доод түвшинд байдаг. Өөрийгөө адал зүгтэг хамгийн доор барьдаг байна шүү дээ, тийм ээ. Тэр ичхүүрээс үүдэлтэйгээр хүн маш их өөрийгөө шүмжилдэг, өөрийгөө голдог, үгүйсгдэг. Тэгтэл та өөрөө бол энэ ертөнц таны хараад байгаа энэ бодит амьдралыг бүтээгч хүн чинь та өөрөө. Гэтэл таны уг дотоод ертөнц чинь ингээд эвдэрчихсэн, гэмтчихсэн, угаас бүтэхгүй гэдэг тэр үзэл хандлагаар баригдчихсан байгаа үед та тийм ертөнцийг гадаад ертөнцид бол бий болгоод байна. Тэгэхээр ичхүүрээс бид нар салахын тулд травма буюу сэтгэлийн шок шархаа илгээх учиртай маа. За тэгээд нэгэн тийм ичхүүртэй та гэхдээ санаа зовох хэрэггүй. Би ганцаараа юм болоо гэж бодож иж болох нь шүү дээ. Бид нэр ерөнхийдөө бидний дийлэнхийн хүмүүсийн амьдралд ихэнх хүүхдүүдэд ичхүүр суусан байдаг. Мэдээж энэ системтэй холбоотой, стандартчлалтай холбоотой, уралдуулдаг, тэмцүүлдэг, харьцуулдаг энэ бүхэнтэй холбоотой байж болох нь тийм ээ. Гэтэ энэ бол байдаг зүйл. Энийг даван туулах нь одоо таны том болсон таны өөргөө. Тэгээд одоо за хүний далд ухамсарч гисэн бүрэн бичигдчихсэн
байнгын давтаад идэг ямар хүн таныг хоош татдаг ямар үзэл хандлагууд байна вэ гэдгийг анзаарч эхэлж ийж та далд хумсардах мэдээллүүдээ анзаарна гэсэн үг. Эсвэл өөрөө мэдхгүйгээр бид нэр маш олон төрлийн андуу ихтгэл өмшил, өөрийгөө хязгаарлах ихтгэл өмшлүүдтэй байдаг. Түүний нэг нь юу гэж болох нь? За би гой сайхан л байхгүй бол хайрлахгүй. Хинч намайг хайрлахгүй. Алдартай болж ижил мөнгөтэй болно. Өөр яг хөө би ер нь алдартай олны танил одоо хүчтэй л хин нэгэн байхгүй юм бол хинч биш. Хувь хүний үн цэнэ яах нь бүтээмж, гүйцэтгэл, үнэлэмж нь гадаа зүйлүүтэй холбогдсон байх нь шүү дээ. Тэгэхээр мэдрэлийн систем талаас хэдүүлээ энэ травма яаж хүний бие дээр илэрдэг вэ гэдгийг яриа. Тэгэхээр тэрийг ярихаас өмнө травма гэж юу вэ гэдгийг хэлчихье гэж бодлоо. Травма сэтгэлийн шок, шарах гэдэг болохоор таны бие сэтгэл оюун чинь дийлхийн аргагүй тийм хүчтэй мэдрэмж, хүчтэй аюулт автаад тэрийгэ боловсруулж биеэрээ гаргаж чадаагүй гацчихсан тэр зүйлийг травма гэж хэлээд байгаа. Энерги талаас бол гацчихсан энерги. Таны дотор гацчихсан энерги. Нэг талаараа ингэж биднэрт аюултай зүйл тохиолдоход гэд амьсгалаа барьцдаг тий. Тэгэхээр амьсгал талаас үл яах нь амьсгалаа төгчсөн байгаа байдлах нь шүү дээ. Амьсгалж болохгүй. За энэ хүмүүсийн хажууд би амьсгалж болохгүй, ингэж болохгүй, тэгэж болохгүй. Би хүчтэй байх хэрэгтэй гэдээ өөрийгөө бариад амьсгаагаа бариад ингэж амьдраад байгаа чинь нэг талаараа травматыг шинж тэмдэг гэж болох нь. Тэгэхээр травма гэдэг бол таны амьдралд тохиолдсон ямар нэгэн үйл явдлаас болоод хин нэгний магадгүй ээж аваар ч муудалцахад айсан байж болно шүү дээ. Хүчтэй айдас, хүчтэй сэтгэл хөдлөлүүд мэдрэгдээд тэр үед та тэр хүчтэй мэдрэмжүүдийг процесс хийж буюу боловсруулж ойлгож ухаарч гаргах чадамжгүй байсан. Учираас энэ нь ингээд таны бид травма болоод бие сэтгэл оюунд чинь травма болоод үлдчихсэн байж болох нь. Тэгээд тэр травманаас ч үүдэлтэйгээр нэгдүгээр хэлсэнтэй далд хумсарт чинь өөрийгөө хязгаарлах ихтгэл өмчлөө тогтож болох нь байна. Хоёрт нь таны мэдрэлийн системийг хүчтэйгээр юм хэлбэрүүдэд хуваагдаж одоо хүчтэй мэдрэлийн систем буюу таны бие механизмыг тодорхой ийм хэмнэлүүдэд зохицуулдаг болчдөг. За нэгт нь ямар хэмнэл вэ гэхлээр бид та нар зөндөө сонсон байх хэвээр. Хэдүүлээ ингээд надаас хичээл авсан хүмүүс мэдж байгаа. Тэгээ улаан, ногоон, хар гэдэг 3 хэмнэл байдаг шүү дээ. Эхний хар бүс үйл юу вэ? Улаан бүс үйл юу вэ гэхлээр за надад ийм хүчтэй зүйл тохиолдлоо, шоконд орлоо. Тэрний дараа би тэрийг боловсруулж биеэрээ гаргаагүйгээр ямар амьдралын ихтгэл өмчлөлийг бий болгосон байж болох вэ гэхлээр би хүчтэй тэмцэх ёстой юм байна. Хинч намайг хамгаалахгүй юм байна. Ингээд өөрийгөө яахгүй намайг хүмүүс орхиод явах юм байна. Аюул дуртах юм байна. Би тэмцэх ёстой гэдэг. Энэ нь мэдрэлийн системийн улаан бус буюу байнга тэмцэлддэг, fight цугтаадаг ийм одоо fight flight response дээ. Тэмцэлддэг. Одоо нэг талаар бол аратан амтан гараад ирэхэд нэг бол тэмцэлдэж одоо дайтхна, нэг бол цугтаадаг, цогцолтгүй гүйдэг ийм мэдрэлийн систем нэтвчгнэ штэ. Тэгэхээр ийм хүмүүс ямар байдалтай амьдардаг вэ гэхээр байнга өөрийнхөө үн цэнийг бусдад баталгаж хичээж байдаг. Би одоо хамгийн шидлэг наах хэвээр, дандаа гой хуцлах хэвээр, би ерөөсөө дандаа жаргалтай харагдах хэвээр, хамгийн баянаа авах хэвээр, амжилтанд хүрэх хэвээр. Тэгэхээр ингээд би олон жил магадгүй эргээд харахад олон жил нэмэрхүү ийм системээс амьдарч байсан юм шиг байгаа. Тэгээ хүчтэй сул дорой байдлаа хизээч хүнд харуулах дурггүй. Энэ хүн тэмцээд л байдаг, нотлоод л байдаг, хийгээд л гүйцэтгээд л байнгын үйлдэл хийгээл байдаг, амарч чадсгүй, тавирч чаддгүй, нэг талаараа ингээд бүх ингээд бие нэгэ хүччихсэн ингээд миний хүзүү бүр ингээд дээшлээд бүр баригдчихсан амьдардаг байсан. Тэр нэгэ бие дээр харагддаг те хүзүүгүй юм шиг ингэж явдаг. Хүзүү багтаа л та ерөнхийдөө дандаа нэг иймэрхүү хурдан алхаастай
хурдан ярьдаг хажууд хүн өвшээж юм удаан ярих юм бол ямар хурдан ярьдаг ямар төвхтэй юм хамаг цаг барчлаа гэдэг. Тэгээ амьдралынхаа бүх юмыг төлөвлөөд яг ингэн тийг нь одоо ингэхгүй бол тэхгүй амьдралдаа та нар төлөвлөгөө хийж мөрөөдөхгүй бол хинч биш мэж гэдэг хүмүүсээ сайхан хичээж зовоогоод ингэж амьдрдаг аа. Тэгэхээр ийм хүмүүс бол бидний нийгэм зөндөө олон байна. Ингэснээрээ бид нар нэг талаараа өөрийгөө урагшлаад байгаа юм шиг боловч нөгөө талаараа бид нар маш их хоош нүргээ татчихдаг. Тэгээ эцэст нь хүний биед янз бүрийн төрлийн өвчин бий болж байна. Түүний нэг бол одоо аутоиммун систем. Одоо аутоиммун disorder тий. Түүний нэг нь бол элдв юунаас ч үүдэлтэй харшлууд гарч ирээд идэх тийм ээ. За энэ бол травманаас үүдэлтэй мэдрэлийн систем байх. Одоо мэдрэлийн системийн нэг талаараа нэг хариу үйлдэл авах нь. Нөгөөх нь болохоор одоо freeze, fight, flight, freeze. Freeze-ийн нөгөө хөших, унах гэсэн утгатай. Гэсэн утгатай хоёр дахь хариу үйлдэл ажиллах нь. Өөрөлдвөл амьдралд хэцүү зүйл тохиолдлоо нэг бол та тэмцэгшүүлэх нь байна. Нэг бол нөгөө талаараа таны мэдрэлийн системийг чинь хөшдөг тэр систем чинь идэвхжчихлээрээ бууж өгдөг нэгэн болно. Энэ нь бол магадгүй ингээд зараа явж дээ. Зараа аюул тааралдангууд хоёрныхаа цангаар нуугдчихдаг. Тэр нь ямар очиртай вэ гэхлээр нэг талаараа өөрийгөө бие хамгаалж байгаа ах нь шүү дээ. Та зараа шиг хэрэв ийм системээс амьдарч байгаа бол зараа шиг хоёрныхаа дор ороод жоохон тухтай бүсээсээ гарах үед жоохон айдас төрөх үед, жоохон өөрийгөө сорих үед хин нэгэн нэхвэлсэн өгнөөс ч юм уу юмнаас болоод өөрийгөө хоёуг дуулганы цаанаа хамгаалаад барьцдаг гэж болно гэж байгаа. Энэ нь ямар байдалтай илэрх вэ гэхлээр амьдрал туйлын хүн санагдана. Хичээгээд нэмэргүй. Хичээх ямар хэрэг байгаа. Би ямар ч үйлчлэх хэрэггүй. Тэгээ одоо сэтгэл хөдлөлийн шин чанарууд илэрх нь шүү дээ. Жирийн энгийн амьдрал утгагүй санагдана. Бүх зүйл утгагүй санагдана. Хичээж хөдөлмөрлөх хэцүү санагдана. Хин нэгэндээ харилцагч хүн санагдана. Тэгэл гэртээ өөрийгөө нугаад чимээгүй байжсэн дээр юм байна. Бараг хоол идэж амьдраад ч яах ингээд бүр хүн төвшөндөө хүрэх юм бол клиник одоо сэтгэл хөдлөл төвшөндөө хөрвөл амиа орлох тухай бодлууд ч байнга орж ирж байдаг. Тэгэд энэ тохиолдолд маш хэцүү. Хэрвээ ийм зүйлийг даван туулаад явж байгаа бол та ганцаараа биш шүү гэж хэлмээр байна. Амьдрал маш туйлын хар хүн санагдана. Хизээш гарцгүй юм шиг санагдана. Тэгээ магадгүй бидний амьдралд одоо тийм хүн бас байгаа болов уу гэж би бодож байна. Монгол зөндөө байдаг харагддаг. Шалтгаан нь гэх юм бол та нар анзаарж байгаа хөтэй ингээд ямар ч хөдөлмөрлөх хийх хүсэлгүй болчихсон, унчихсан хүмүүс зөндөө байгаа даа шүү дээ. Гэтэл хажууд байгаа хүмүүс нь тэрийг ойлгохгүй, улам дарамтлагдаг, элдвэр хилдэг тий ойлголцож ярилцах тэр боломжийг нь олгодгүй бас хэрэгтэй тусламжуудыг авах боломж нь ч бас Монгол сул байгаад байдаг. Ийм одоо мэдрэлийн систем ийм хариу үйлдэлээс амьдарч байгаа бол энэ туйлын хүнд энэ бол хар бус бүх юм хар санагдана. Туйлын хүнд хэцүү санагдана. Энгийн үйлдэлүүд ч хэцүү санагдана. Тэгээ би танд амлая энийг даван туулах боломжтой. Та траума шокноос болоод та ийм байдалд орчихсон байгаа. Юунаас болоод та сэтгэлийн ийм шоконд орсон бэ? Хизээ ямар юунаас болсон байж болох вэ гэж та анзаараад нэг өөрийгөө ойлгоод үзээрэй. Тэгээ энэ бүхнээсээ гарах арга замууд маш олон төрлийн арга замууд байгаа. Трауманаас сэтгэлээ эзгэх олон төрлийн арга зам. Зөвхөн надтай ажиллах албагүй. Йога ч юм бас өөрийгөө йога гэж болно, бясалгал гэж болно. Одоо Монгол дуун эмчилгээ гэж байлээ. Гипноз бүхий сэтгэл заслууд гэж болно. Дуу дуулах, байгаль дэлхийдээ холбогдох, майн унших, ихтгэл өмшлөө, дээшлүүл хөөр ямар арга байдаг. Энерги эмчилгээнүүд гэх мэт маш олон төрлийн юмнууд байгаа.
бага багаар өөрийн боломжтойгоос оролдоод эхлэх хэрэгтэй. За тэгээд ийм 2 дахь 3 дахь эрүүл одоо ногоон бүс нь болохоор зэрэг хэдий травма ингээд хэцүү зүйл тохиолдсон ч гэсэндээ хин нэгэн бидний амьдралд байгаад тэр сэтгэлийн хүнд процессыг мэдрэмж хүнд зүйлсүүдийг даван туулахад хин нэгэн бага наснд үнэхээр тусалж байсан бол хайрыг мэдрүүлж байсан бол энийг ногоон системээс амьдрах боломжтой, ногоон бүсээс амьдрах боломжтой байдгаа. Та мөн өөртөө ажиллаад өөрийгөө эдгээгээд байнгын ногоон бүсээс амьдрах боломжтой. Гэхдээ энэ чинь нэг газараа бариад л байна гэсэн үг. Сэтгэл зүй талаас тэр нэг ногоон бус, хар бус руу орохоос одоо бүсийг хязгаарладаг юм нэг юм бүс байдаг. Одоо нөө бүс байдаг. Тэрийг нь юу гэж нэрлэдэг гэхээр window of tolerance буюу төвчээрийн цонх гэж нэрлэдэг. Хэрвээ та өөртөө ажиллаад ингээл өөрийгөө ойлгоод даван туулаа сэтгэл зүгөө удирдал ингээл яваад байвал таны төвчээрийн бүш буюу тэр альваг даван туулах хар бус улаан бус руу орохоос амархан халтраад орчдөг байсан бол тэнд халтруулахгүй байх таныг тойрогч нь л улам томсоод байна гэсэн үг л дээ. Уртсаад томсоод байна гэсэн. Тэгэхээр та таны магадгүй тойрог хэдхэн 5 см-ээр одоо хязгаарлагддаг байлаа гэж бодлоо. 5 см-аас цаадах 6 см таныг сорих бэрхшээл гараад ирэнгүүт та шууд улаан бус юм уу хар бус руу унждаг байлаа гэж бодъё л та. Тэгэхэд харин ингээл өөртөө дотоод ертөнцтэйгээ ажиллаад яваад ангууд тэр тойрогч нь улам илүү өргөжөөд 7 см 10 см тойрогч нь ингээл улам томсоод тахна шүү дээ. Тэгээд нэг мэтгэд амьдралын ямар ч бэрхшээл сөхөрдөггүй харин тэр болгоныг бэлэг болгож чаддаг хүн болж хувирдаг. Тийм учраас дотоод ертөнцтэйгээ ажиллана буюу дотоод ертөнцтэйгээ ажиллана гэдгийг нэг их том юмар гүнзгий юмар ойлгох хэрэггүй зүгээр л өөртөө байд сурна. Тэр травмануудаа ойлгоод өөрийгөө тухайн мөчтөд нь эдгээд сурна гэсэн үг. За би хэсэг хугацааны дараа хэд хэдэн травмагаа эдгэх хэд хэдэн зүйлүүдийг хэлж өгнө. За ингээд ийм бүсүүд эрүүл бүс буюу ногоон бүс гэж юу хэлээд байгаа вэ гэхээр та амьдрахад утга учиртай санагдана. Амьдрал гэгээлэг өөдрөг санагдана. Бодсон сансан чинь билэж эхэлнэ. Төлөвлөгөө гаргаад, зорилго тавиад явна. Тэр төлөвлөгөө зорилгодоо аль хэдийн хүрчсэн юм шиг өдөр болгондоо аз жаргалтай, талархалтай амьдарч эхэлнэ. Хайр таны зүрх сэтгэл дүүрэн байна. Элдв гэмтэйг зовоох хүмүүс байвал гайгүй амархан уучлаад явуулчихна. Уучлж чадахгүй модуу таныг түрүү хэлсэн шүү дээ. Таны амьдралыг зовоогоод байгаа хүмүүс бол нэг их гэмшихгүйгээр та хил хязгаараа байрч сурч эхэлнэ. Олон зүйлүүдийг та өөрөө бүтээгч нэг юм гэдгээ ухаарч эхэлнэ. Тэгэхээр энэ хар юм уу улаан бус байгаа хүмүүс нэг зүйлийг бус амьдарч байгаа хүмүүс байвал нэг зүйлийг би маш сайн хэлж өгье гэж бодож байна. Уг чанартай хүн бол хязгааргүй потенциалыг өөртөө барьж идэг. Хязгааргүй потенциал. Мөн түнчлэн хязгааргүй хайр. Та өөрөө тэр чигээрээ хязгааргүй хайр, тэр чигээрээ хязгааргүй потенциал. Та ямар орчин өссөн, төрсөн, хэн байхаас яг одоо хэн байхаас үл шалтгаалаад ямар материалын зүйлийг эзэмсэж байгаас үл шалтгаалаад та угаас үнцэнтэй нэгэн, угаас хайрлагдсан нэгэн. Травма сэтгэлийн шок маш их аваад хүнд хэцүү зүйлүүдийг даван туулаад явахдаа хүн энэ зүйлүүдээ мартчихдаг. Мөн боловсролын системээс элдв тарих угаалтуудаас хамаарат энэ бүх зүйлүүдээ жинхэнэ үннээ мартчихад байгаа. Уг чанартай бол хүн, жинхэнэ уг чанартай бол хайр. Таавал тэр чигээрээ хайр байх нь шүү дээ. Хайр гэхлээр нэг их ингээд хайрыг түгээгээл ингээд уяраас нь үсвэр зүгээр. Таны зүрх сэтгэл чинь өөрийгөө хайрлах хайраар бэлхэнэ. Тэрийг хэлж байгаа. Тэгэд улаан юм хар бүст амьдарч байгаа бол та хэн нэгэнд өөрийгөө нотлох гээд л байгаа. Нэг бол нотлохоос угаас үнц нэг юм чинь нотлоод ч яах ингээд амьдраад иж болох нь. Тэг ингэж яхаар өгцөн дээр амьдарч иж болох нь шүү дээ. Гэтэл уг чанартай туйлын үнэн бол ганхашгүй үнэн бол та гайхамшигтай потенциалтай нэгэн.
заавал тэр бүхнийг та угаас хаарлагдсан үн цэнтэй нэгэн байх нь. Тэр бүхнийг та тэнцэж нотолж байж мэдрэх учиргүй. Угаас байдаг зүйл учраас та үндэгээ уулзах хэрэгтэй. Ингээд уулзаад ихсэн цагаас эхлэн хинт ч юуш нотлох албагүй юм байна. Харин би яг уг чамтай хийн. Энэ дэлхийд юг бүтээхийн тулд би ирсэн билээ. Би ямар амьдралаар амьдрах вэ? Би хэн байх вэ гэд сонголтоо зөрөгтэй хийж эхэлнэ. За тэгэхээр ингээд травма тэргээ зөндөө зүйлүүдийг ярьлаа шүү дээ. Тэгэхээр эдгэрлийн олон процессыг байгаа, олон зүйлсүүд байгаа, олон арга замууд байгаа. Нэг нь л магадгүй хэдхэнээг нь би та хэдэд хийж өгч одоо ингээд нөгөө эдгэх чинь тусалдаг. За би юутай ажилладаг вэ гэхээр травма буюу сэтгэлийн шоктой ажилладаг, сэтгэл зүйн аргаар ажилладаг байгаа. За энэ дотроо тэр хязгаарлагдал, ихтгэл өмшил, бодол, сэтгэл хөдлөлтүүдэд чинь ажиллаж одоо өөрийгөө ойлгоход туслана. За тэгээд тэндээсээ би бүтээх аргуудыг зааж өгдөг. Тэрийг ингээд даван дулаахжуулж явах хавцтай үн цэнтэй гэдгээ мэдснийхаа дараа тэгвэл энэ үн цэнтэй гайхамшигтай амьдралыг яаж бүтээх вэ гэдгийг янз бүрийн зүйлсүүдийг хийж зааж өгдөг. Тэгээд тухайн мөчтөө тэгээ одоо магадгүй ямар нэгэн зүйлийг яг одоо бүтээх хэрэгтэй байгаа. За жишээлбэл тод жишээ манай хэм байгаа шүү дээ. Ариун хшиг боосон луу хуурын тэмцээнд явах гээд. За ятгахын тэмцээн. Ятаа тоглож очих гээд манай ариун хшиг байна. Ариун гарч ирэх боломжгүй байна тийм ээ. За байхгүй байна. Гэхдээ гарч ирэх боломжгүй байх шиг байна. Тэгээ надаас асуусан ба. За би ийм одоо ийм Америкт очиод Монголоо төлөөлөөд нэг хөгжим тоглох хэрэгтэй байна. Тэгсэн чинь ороод ирж. За ариун шиг орох боломжгүй гэж байна. За яг дараа нь орч. Тэгээс арайд өнгөрөөж өгч. Тэгсэн чинь надад мөнгө хэрэгтэй байна. Би мөнгөө яаж цуглуулах вэ? Тэнгүүд за мөнгөө цуглуулахын тулд ийм аргуудыг хэрэгжүүлээрэй гэж зааж өгсөн байна. Тэр нь жишээлбэл аль хэдийн тэрийг авцсан юм шиг өөртөө төвлөрөх талархлыг илгээх. Тэгээд хамгийн ихний жижиг санхүү юу гэж болох вэ? Тэг өдөр болгон тэр ятгаа тоглоод тэр тайзан дээр гараа тоглож байгаа юм шиг аль хэдийн нэр өөрийгөө төсөөлөх. Ингэчүүл би тоглодог болно гэж харах биш. Энэ амьдралаар би яг одоо амьдарч байна гэдгийг тэр мэдрэмжээ одоо цагтаа энэ цагтаа амьлуулахыг хэлээд байна. Тэгээд амьлуулж ядлаа. Эндаа тэр зүйл чинь зүрхнээс чинь тэр сэтгэл хөдлөлийн энергиуд ингээд үйлсэж гараад тэр юмыг аяндаа татаад аваад ирдэг. Бүх сэтгэл хөдлөлийн энергид сэтгэл хөдлөлүүдийг, мэдрэмжүүдийг хэмждэг болсон шүү дээ. Хэмжиж болдог. Хэмнэлүүдийг нь хэмжиж болдог. Доод үйлдэлтэй, дээд үйлдэлтэй янз бүрээр хэмжиж болдог. Төхөөрөмж байгаа. Төхөөрөмжүүдтэй болчихсон. Тэгэхээр зүрхнээс гарч байгаа тэр баялаг, жинхэнэ хайрын энэ бүхний авчихсан байна гэдэг тэр дүүрэн сэтгэлийг зүрхнээсээ үйлзүүлэх нь таны тархинд болж байгаа тархинаасаа би ийм юмыг мэдэрмэн гэдэг тэр хүсэл бодлуудаас 60 дахин илүү хүчтэй байдаг. Тийм учраас зүрхнээсээ манифест хийж буюу хийж байгаа авч байгаа зүйлээ хүсэж байгаа зүйлээ зүрхнээсээ амьлуулах нь маш хурдан өөртөө амьлуулахад тус болтгоо гэж байна. За гэх мэтчлэнгээр манай үйлчлүүлэгч донд гоё гайхамшигтай зүйлүүд бүтээгээд хийгээд явж байгаа хүмүүс зөндөө байгаа өө. Одоо энийг яриад байвал дуусахгүй учраас хэдүүлээ тэгвэл травманаас далд ухамсарт чинь яах нь маш их травматик сэтгэлийн шок бүх тийм мэдээллүүд их бичигдсэн бол нэг бол таны ертөнцийг хар санагдах нэ. Тэмцэлдэх ёстой тэгжээж би энийг бүтээх ёстой. Угч нартаа бол энийг хөдөлмөрлөхгүй юм бол бүтээхгүй гэдэг ингээд ийм тэмцэгч эсвэл бууж өгдөг тийм хоёр төрлийн төлөв явагдаад байж болох нэ. Хоёр төрлийн төлөв явагдаад байж болох нэ гэж. За. Тэгэхээр нэг талаараа солиотой юм шиг хөдөлмөрлөх нь шок, травмагийн одоо trauma response. Травманаас үүдэлтэй бидний амьдралаа авч явах арга зам байж болох нь шүү гэж хэлмээр байна. Тэгэхээр амьдрал бол та
амархан гэхлээр их Монгол хүн хуурж амьдрах гэдэг юм шиг бодол төрж байгаа шүү дээ. Их зөөлөн, уян зөөлхөн, жаргалтай, сайхан амьдрах гэж энэ дэлхийд ирсэн. Хамгийн хэцүү болгоод байгаа зүйл бол бидний оюун санаандаа барьчихсан байгаа хязгаарлагч үзэл бодол хандлагууд байна гэж. Энэ нь травманаас үүдэлтэй. За тэгвэл травмагаа даван туулахын тулд би өмнө нь ер нь бол яг хөө ингэж ярьдаг. Лайв хийж орж ирэл хүмүүсийн асуулт байвал ярьж байгаа, хүмүүсийн асуултыг харж байгаа л миний дотор юу орж ирнэ тэрийг хуваалцаад яваад байдаг. Тэр нь баг надад илүү өгөөчтэй байдаг. Ягаад ч юм мэдээлэл орж ирдэг. Өнөөдөр бол би жоохон асуулттай, жоохон ганц хоёр тэмдэглэлтэй орж ирсэн байгаа. Тэрийг хуваалцъя гэж бодож байна. Хуваалцж байгаа. Тэгэхээр арай өөр байгаа хэ. Би ингээд тэмдэглэсэн юмаа хуваалцахлаар төгдрээд эсвэл жоохон илүү сул хэрэглээд байгаа. Тэгэхээр тухайн мөчтөө дараагийн 7 хоногт тухайн мөчтөө ярина. Тэгэхээр ялгаа нь юу байх вэ? Хэдүүлээ ингээд амьдрал бол тоглоом туршилт. Тэг нэг сайхан тушаад авах хэрэгтэй. За хамгийн нэгдүгээр зүйл бол ерөөсөө өөртөө энэрэнгүй сэтгэлээр хандна. Травма танд юу гэж хэлдэг вэ? Чи яаж гсэн амт юм бэ? Нэг л зүйл болохгүй байна. Чи л болохгүй байгаас чи ийм шүү дээ гэдэг. Яг нь өөрийгөө маш их зөвхөж буруутгадаг байх нь шүү дээ. Харин энээс эдгэх нэг арга бол хамгийн нэгдүгээр болох юм бол өөртөө энэрэнгүй сэтгэлээр хандна. Тухайн мөчид өөрийгөө зэмлээл зөвхөөл ирэх үедээ автоматар мэдхгүй зэмлж байгаа. Тэрийг айл болох барьж эхлэх нь. Эхлэх үедээ сайхан амьсгалаа аваад гаргаад за яах вэ хүн юм чи алдаа хийхээ л үз. Өөртөө энэрэнгүй дараагийн удаа энийг хийхэ болчих. Чи алдах хэрэгтэй штэ. Гэт өөртөө зөөлөн хандаад байгаа. Арай эсрэгээр одоо ядгийн өөрийгөө өрөвдөж буюу чи аргагүй шүү дээ. Эвээ зайлвал ийм их юм даанд болсон юм чинь чам шиг энэ хүмүүсээс л барж байгаа юм өрөвдөд пити хийж байгаа юм шүү дээ. Харин compassion буюу энжин сэтгэлээр хандах үед өөрийгөө нэгдүгээр хүлээмжшүүлнэ. За би байгаараа үн цэнтэй нэгэн. Харин энийг бүрэн ойлгож ухаараг учраас өөрийгөө шүмжилж болох нь. Тэгээд дараа нь сайхан би дээрээ төвлөрөө одоо цагтаа төвлөрөөд бүх мэдрэмжүүдээ би дээрээ мэдрээд амьсгалаараа тавьж явуулаад гэж тавьж явуулаад угаас үн цэнтэй нэгэн гэдгийг өөртөө хэлээд энэрэнгүй сэтгэлээр хүн юм чинь би хүний амьдралаар амьдарч байна. Хүн юм чинь ийм зүйлийг хийж алдаа гаргаж хүн юм чинь бас өөрчлөгдөх, хайрлагдах хэрэгтэй гэдэг өөрийгөө уучлана гэдэг уучлах нь. За чадахгүй байгаа бол эхний ээлж нэг удаагийн үйлдэлээр хэцүү гэж болно. Дахин энийгээ давтаж хийгээд л. Харин травма таны дотроос юу гэж хэлэх вэ гэхээр чи өөрийгөө уучлж зогсож чинь. Чи залхуур чинь. Чи ер нь залхуурах гад байна. Одоо барьж үзье. Тэгээд дотроос нь загинж эхлэх нь ш. Тэр үед тэрэд үгүй. Би залхуураагүй угаасаа үн цэнтэй нэгэн. Залхуурал гэдэг бол ерөөсөө хүний бууж одоо улаан юм уу хар системээс амьдарч агаад туйлдаад буугаад өчөж байгаа л юу ч ийгээч нэмэр алга гэж буугаад өчөж байгаа шин тэмдэг байхгүй юу? Тэмцэж аваад буугаад өчөж байгаа. Тэгснээс хүний муу зан чанар биш шүү дээ. За тэгээд хоёрт нь ингээд зөөлөн сэтгэлээр хандсныхаа өөртөө зөөлөн энэрэнгүй зөөлөн сэтгэлээр хандаад тайвшруулсныхаа дараа өөртөө сониуч байдлаар хандна. Нэрэн юунаас болоод надад энэ таагүй мэдрэмж төрчих. Юунаас болоод би унчив. Юунаас болоод би тууштай байхаа болчих. Юунаас болоод гомдов сэтрүү гэж асуух нь. Травма таны амьдралд олон зүйлээр сэтэрч гарч ирнэ. Триггер, англи хэлээр триггер гэж байгаа. Олон шалтгаанаар сэтэрч гарч ирнэ. Зөвхөн бодлоор биш. 5 мэдрхүүгээр чинь. Та үнрээр магадгүй маш хүнд би одоо санаж байна. Манай уянгаатай хийсэн яриаг санаж байгаа хэ подкастн дээр
уянга маань хүүхдээ автоганаас одоо автослоор алдчихсан. Тэгэхээр уянгад бол одоо хэрэв уянгагийн байдлаас төсөлж үзэх юм бол яг тэр бол травма ахгүй, тэр үнэхээр шок. Энэ бол үнэхээр сэтгэлийн шок гэмтэл шүү дээ. Энэ уянгагийн амьдралд олон талаар сэтэрчсэн байж болох нь. Яаж сэтэрч болох вэ гэхээр машин гарах үед машин замаар гарах үед сэтэрч болох нь. Яагаад гэвэл машин танил тэр травманы их үсэр байх нь шүү дээ. Машины дуу сонсох үед магадгүй сигнал дуурах үед магадгүй автосол харах үед гээд магадгүй хүүхдээ машинд суулгаад явуулах үед хүртэл яах нь тань уянгад маань уянга ороод ирсэн шүү дээ. Сайн уянга ойрд би чамаа бодоол байгаа шүү. Ярих юмсан гэж бодоод юу болж байгаа бол гээд манай уянга маш гоё эмэгтэйгаа Melody брендийн үүсгэн байгуулагч шүү дээ. Тэр зүйлүүд ингээд байн сэдрээд яваад аж болох нь. Юунаас болсныг мэдэхгүй надад үнэхээр хэцүү байна гэх юм бол нэг талаараа орчинд байгаа тэр сэдрүүлэгчээс хамаарат та таны мэдрэлийн систем жанхаар улаан бүс рүү ингээд орж иж болох нь шүү дээ. Тэр нь 5 метр хөө гэхээр яг уу за нүдээр харж байгаа зүйл, сонсож байгаа зүйл, өнөрлж байгаа зүйл, амталж байгаа зүйл, гарт мэдрэгдэж байгаа тэр зүйл гэдэг тий. Тийм учраас 20 дугаар төвдөө сониучаар хандах нь юунаас болов вэ? Би ямар орчин өнөөдөр ажилдаа ирэх хувцастай юуг харж үзв? Юуг сонсч юу? Юунаас болов гэд анзаараад ингээд байна. Тэр чинь маш чухал. Тэгээд тэр хүнд мэдрэмжтэй нэг л муу юм болох гээд байна гэд ингээд дуншаад байхын оронд яах нь тэр мэдрэмжээ анзаараад энэс болоод сэтэрсэн байж болох нь гэд анзаараад мэдээллийг нь авчингууд энэс сулраад эхэлнэ. Гэж сулраад тавьж явуулаад энэс л болсон байж таа гэх мэдээллийг нь авчих нь шүү дээ. Тэгэхээр чин таны оюунлаг тархич идэвхжээд эхэлчихэж байгаа. Тэгээд тэрний дараа үйлдэл хийн боيو. Тэгвэл одоо би ийм зүйлийг харахтаа миний сэтгэлийн шок травма ингээд дахин хөндөгдөөд би мэдрэлийн системийн улаан юм хар бус руу орчод идэм байна. Тэгэхээр одоо энэс би өөрийгөө яаж хамгаалж болох вэ гэж асууж байгаа хэрэгтэй. Ямар үйлдэл хийж болох вэ? Гэтэ. За түнчлэн бас нэг өөр жишээг дурдъя л да. Түрүү нэр дагийн эгчтэй ярьж байгаа плисер буюу тал засагч сабатор гэд ярьжсэн. Тэгээ тал засагч энэ юу вэ гэхээр эргэн тойрны бүх хүмүүсийн сэтгэл санааг тайван байлгаад тэр хүмүүсийг бүгдийг удирдан зохицуулаад хэрэгцээг нь хангаад бүгдийг сайхан байлгачих юм бол бүх зүйл сайхан болно гэж итгээд бүх хүмүүсийн хэрэгцээг өөрөөсөө төрүүлж тавиад ингээ хангаад яваад байгаа гэсэн үг. Энэ бидний энэ плисер сабатор юунаас үүдэлтэйгээр үүсдэг вэ гэхээр хүчрхийлэгч нартай удаан хугацаанд амьдрах үед нэг талаараа биш тий бидний аав ээж нар хөөхт хүмүүжүүлэх нэрээр хүчрхийлсэн байна боёо зодсон загинсан тэр чинь ингээд хууль болсон шүү дээ тийм юм маш их байгаа. Хоёрдугаарт нь бидний амьдралд түгээмэл байдаг донтолттой хүмүүс удаан хугацаанд архинд донтчихсан магадгүй сэтгэл зүйн дандаа тавгүй байж байгаа хизээлүүл хизээ асаж дэлбэрэхэд бэлэн байж байгаа тийм хүмүүсээр хүрээлүүлчихсэн тийм орчин өссөн бол бид нар яах аргагүй тэр хүчрхийлэгчийг дандаа тайван тогтун байлгах тухай бодоод өссөн байна шүү дээ. Яна би буруу үйлдэл хийчихвэл ээж цохоод тарчин. Яна би ямар нэгэн байдлаар алдаа гаргачвал нөгөө арх удаг хүн чинь унтчихснаас сэрээд гэрээр дүр агсан тавьчин. Одоо юу гэдгийг. Тэгээд ингээд айгаад дандаа яах нь бусдын хэрэгцээг төрүүлж хардаг.
Тэгээ түрүүч харж ингэж хараад тэр хэрэгцээг нь хангасаад өөрийгөө мартаад тэгээ зөвхөн бусдын төлөө амьдраад байгаа юм шиг л өөрөө ингээ хоосон байгаа байхгүй тий. Энэ травма ямар тохиолдолд энэ травмад үзүүлж байгаа хариу үйлдэл буюу бусдад тал засагч маань ямар байдлаар сэдэрч болох вэ? Ямар үед сэдэрх вэ? Олон хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээд байгаа үед. Олон хүмүүс ингээл эргэн тойронд чинь байгаа л магадгүй тэр дунд хүчрхийлэгчтэй адилхан дуу хоолойтой өнгө дөрөхтэй хүн байвал таныг бүр ингээ шоконд оруулах юм. Эсвэл та бүр байдгаа бариад гүгээд ингээ яана гэдэг гүгээд авах ч юм уу. Эсвэл бүр ингээ хөдөлгөөнгөө хөшчдөг ч юм уу, амьсгалж чадхаа байх, байж чадхаа байх тий. Гэх мэтчлэнээр хариу үйлдэл байж болно. Тэгэхээр энэ pleaser saboteur буюу бусдад тал засагч saboteur хүн Монголд маш олон байна. Миний бодлоор хэмжээнээс их байгаа. Энэ нь бидний хүчрхийлэгч нийгэмд өссөний шинж тэмдэг. Хүчрхийлэгч нийгэмд өссөний шинж тэмдэг болохоос ш та яхаа та одоо өөрийгөө өдөрч чадахгүй хэн чадахгүй яхаа алдчихлаа гэсэн утгатай биш байх нэ. Тийм учраас би түрүүн дагагийн хичэд хэлсэн шиг ийм хариу үйлдэлүүдийг үзүүлээд хүмүүс таны эргэн тойрны хүмүүс чинь таныг сэдрээгээд байгаа бол хэд их юм шаардаад дарамтлаад эсвэл та өөрөө ингээ яагаад гэдгийг мэдэхгүй бүхийгөө бүх өөрийгөө гаргаад байдаг тийм хүмүүс эргэн тойронд чинь байгаад байгаа бол хэл язгаараа барьж эхэлнэ. Хэл язгаараа чинь ойлгож хүндлэхгүй бол зоригтойгоор тэр харилцааг тасал. Бага байхдаа та тэр хүчрхийлээд байгаа хүмүүсээс холдох, зайгаа авах, гэрээ орхиод гэрээсээ бие дагаад явах боломжинж байгаагүй, насанж байгаагүй, сонголтч байгаагүй. Харин та одоо том болсон хүн учраас танд сонголт бий. Тийм учраас тэр травма сэтгэлийн шахууч чинь сэдрээгээд байдаг, байнга шахлуулаад байдаг хүн байгаа бол та сонголттой гэдгээ өөртөө хэлээд зайгаа авах нь. Хэл язгаараа тогтоох нь. Энэ хэлэхэд амархан боловч маш хэцүү. Туйлын хэцүү. Би тань амлаа. Гэхдээ шагнал нь өндөр байх болно. Тэгэхээр травматай хүн болгон травматай. Би ч гэсэн миний одоо энэ травма бол байн амьлаа шүү дээ. Ялангуяа нөхөр ажилдаа явлаа гэж хэлэнгүүт л би ерөөсөө ингээд тавчтаал гэж явцдаг. Энэ нөгөө гэр оноос багасаа хол амьдраад тандаа ээж аваагаа санаж явж ирсний тэмдэг. Тэгээд авчтаал ирэнгүүт өөрийгөө тайвшруулна. Тэгээд нөгөө травма ч л дахиад сэдэрч ин та гээд тайвшраа татгаруулад өөртөө зөөлөн хандаа, сониуч хандаад юу байна, юунаас л сэдрүүгээд зөөлөн хандаад явуулцдаг. Заримдаа бол яхаа алдаад нөхөртөө реакцлаад үзүүлэх нь штэ. Юу одоо дахиад явах гээд байгаа гэдэг тий. Тэгээ нөгөө нөхөр чинь хариу үйлдэлээд би чанд олон сарын өмнө хэлсэн штэ гэдэг юм чинь. Яагаад ингэж нэг мэтгэд уурлуу муурлуу гэдэг хэлнэ штэ. Тэнгүүд нь ярилцаад энэс болсон байна, тэрнээс болсон байна. Яах вэ нөгөө нэг өмнөх асуудал сэтрээд гэдэг шиг травма сэтрээд уур хурцлээ гэд хэлээд энийгээд өнгөрөөж болох нь штэ. Энэ юм хөнгөн хандаж сурах хэрэгтэй. Сэтрээд гараад ирэнгүүт нь сайхан энийгээд өөртөө зөөлөн хандаад нөгөөхнөөс чинь боллоо гэд нэр өгчөж болох нь байна. Янз бүрийн сонирхолтой инээдтэй нэрүүд өгчөж болно. За. Тэгэхээр одоо та яг амьдралдаа өөртөө би болохоо олчжээ. Би юусэг хинч биш юм байна. Something is wrong with me. Надад л нэг буруу гин байна. Би ёстой адгийн амтан гэж бодож байгаа бол энэ таны жинхэнэ та биш. Харин traumatized буюу сэтгэлийн шок шарах авчихсан тэр жоохон хөвгтөл тийм бодлуудыг тэгээд ээж болох нь шүү. Тийм учраас өөртөө зөөлөн хандаарай. Тэгэд эдгэрэл гарц бий. Эдгэрэх боломж бий. Боломж бий. Гэтэ өөртөө төвчээртэй ханд нэгэн хоногийн дотор хэдхэн сарын дотор эдгэрдэг зүйл биш. Гэхдээ өөртөө ажиллах тусам амархан болно. Хорвоо ертөнцид чинь багаагаар өөрийн ертөнцид багаагаар гэрэл гэж эхэлнэ. Тэгээд нэг л өдөр хязгааргүй юм байна. Нэрэн би үнэхэр хүчтэй нэг юм байна.
Энэ дэлхий минийх юм байна. Би сонголтоороо амьдралаа бүтээх юм байна. Миний материалыг энэ хараад байгаа ертөнц чинь одоо миний амьдраад байгаа ертөнц чинь миний бодлын бүтээл юм байна. Гэт тэр бүх юмнуудыг ухаарч эхэлнэ. Тэгээд энэ ухаарлаас ч ахуулаад амьдрал тоглолт хийн. Янз бүрийн гоё бүтээлүүдийг гаргаж ирэн бүтээж эхэлнэ. Байгууллагууд бүтээлч байдлыг яаж хөгжүүлэх вэ? Яаж инновац бүтээх вэ гэдэг хүмүүсээ энэ сэтгэл зүг ойлгох, травманаас чөлөөлөгдөх гарц тийм гайхамшигтай нэгэн гэдгийг нь ойлгуулах зүйлсүүдээр хөрөнгө оруулах буюу тэр хүмүүсийг өөрөө ойлгоход нь тусал захиргаадаа, зандраад, хийлээд, журамдаад нэг их нэмэр байхгүй. Сэтгэл зүгээ ойлгож хайраар нэгдэх боломжуудыг олго. Ингээд хүчтэй нэгэн гэдгийг ойлгосон хүн үнэхээр танай байгууллагын зорилго тэр хүний сэтгэлд бууж байгаа сэтгэлд ойр бол үнэхээр танай байгууллагад гайхамшигтай зүйлүүдийг бүтээж хийж өгнө. За асуулт хараа зөндөө олон асуултууд байна. Хувийн зөвлөгөө авах гэсэн юм аа гэж болт цэцэг өмнөх 7 хоногт холбогдсон дээ. Би манай чатаар холбогдоод бишээ Facebook дээр contact us гэдэг нэг товч байдаг штеп бидэнтэй холбогдно гэж манай товч байгаа. Балармаа коуч руу оронгууд бидэнтэй холбогдно гэсэн товч байгаа. Тэр товчон дээр дарангууд нэг форум бөглөнө. Тэр формыг бөглөөд болцдог асуудлаа бичээд уулзах боломж байна уу гэд биччих. Тэгээ би яг 2-7 хоногоос ганц нэг цаг гаргаж болох байхаа. Тэрний дараагийн 7 хоногч үж магадгүй. Гэтэ 2 жоохон хөвгттэй учраас хүмүүст ганцаарчлан зөвлөгөө өгөх боломжгүй байгаа шүү. Хэрэгжүүлээд маш их өөрчлөгдөж байгаа. Баярлалаа нэргөөгч. За ариун шигээ би дараа дуудаж оруулж ирье. Өнөөдөр болсон нэг мэдсэн чинь бүтэн цаг болцсон байна гэд. За тэгээд бас нэг зүйл болохлоороо ингээд травманасаа эдгээд өөрийгөө хүчтэй, газ хүчтэй, үн цэнтэй нэгэн гэдгийг олж авах нь бол маш том аялал. Энэ аялал та ганцаараа гарч болохгүй. Тийм учраас энэ аялалд хамтдаа байгаа хийж байгаа хүмүүстэй гараагараасаа барилцаад сайхан уулзаж уулзраад нэг тийм гоё хамт олон community нэг нэгдлийг үүсгэх, сэтгэлийн нэглийг үүсгэх хүчтэй яваа. Ийм ч үднээс би community үүсгээд одоо Facebook-оос тусдаа Sage Mongoose group гэдэг группээр хүмүүстэй тогтмол уулзалт хийгээд явж байгаа. Групп уулзалтууд хийгээд явж байгаа. Хоорондоо ярилцах боломжуудыг нэгэндээ түүхээ хуваалцах боломжуудыг бас үүсгээд явж байгаа. Тэгэхээр хэл хязгаараа тавиад идэж байгаа хүн бол тэр сэтрэгээд байгаа таны хүчрхийлээд байгаа хүмүүсээс зайгаа авах хэрэгтэй байх нь байна. Үнэхээр авч чадахгүй. Үнэхээр таны амьдралд хүчрхийлэгч нар их байгаад байгаа бол мөнгөөр хүчрхийлээд санхүүгээр хүчрхийлээд оюун санаа сэтгэл зүй ингээд бие чинь хүчрхийлээд байгаа хүн бол хамгийн түрүүнд та татгшоо дайна төвлөрөөд манифест хийж эхэл буюу би энээс гарах боломж надад байгаа. Би ийм хүчрхийлэлд амьдрах нэгэн биш. Үн цэнтэй нэгэн энээс гарах арга зам байгаа. Надад сонголт байгаа гэж итгэж эхэл. Одоо хэрвээ та би сонголтгүй нэгэн намайг хүчрхийлэгч ингээ барьсан. Би чадахгүй, би ингэхгүй гэх юм бол таны хэлсэн үг бодсон бодол болгон чинь энэ ертөнцид дэлхийд vibration буюу үйлдэл үүсгээд байгаа. Ингээл та үйлдэл ингээ түгээгээл байгаа гэсэн. Тариад л байгаа. Юу тарин түүнийгээ хураана гэд Христийн шашин хэлдэг штэ. Яг л тэр байхгүй. Та бодлороо хэлж байгаа үгээрээ, өөртөө хэлж байгаа үгээрээ, бусдад хэлж байгаа үгээрээ ямар үйлдэлийг ингээд энэ дэлхийн ертөнцид илгээгээд идэг. Тэгээд ертөнц чинь үйлдэлээр, энергийн үйлдэлээр хариу өгдөг учраас буцаага тэр үйлдэл чинь таарах зүйлүүдийг танд авчираад ажиллах нь. Хэрвээ та маш их гүн хүчрхийлэлд байгаа бол надад сонголт байгаа. Би энээс гарах хувьтай нэгэн эрүүл сайхан амьдралыг амьдрах хувьтай нэгэн санхүүгийн эрхчлөөтэй, сэтгэлийн эрхчлөөтэй амьдрах хувьтай нэгэн гээд өдөр болгон дотроо өөртөө ингэж хэлээ, тогтмол амдаа уншаад тэгээд эрүүл одоо яг хүчрхийлэлд дунд байгаа ч гэсэн талархалтай тэр зүйлийг бодоод тэгээд манифест хийгээд эхлээд үзээрэй. Тэгээ аяндаа тэр боломжууд чинь гараад эхэлнэ.
хүн хүчрхийлэлд яагаад өөрийгөө тушаадаг вэ гэхээр энд гарах гарц байхгүй гэд бүрэн итгэчихсэн байгаа үед. Хизээд гарах гарц байгаа, надад туслах хүн байгаа. Хинч туслахгүй гарах гарц байхгүй гэж итгэсэн үедээ хүн хүчрхийлэлд өөрийгөө маш удаан хугацаанд барьдаг. Эмэгтэйчүүд танд ганц бие ээжүүд байж болно. Олон талаар боломж нь хязгаарлагдсан хүмүүс байж болно. Тэр хүмүүс би хэлье. Танд гарах гарц байгаа, та ганцаараа биш, танд туслах хэн нэгэн байгаа. Чин сэтгэлээсээ туслаж өгөх хэн нэгэн байгаа. Тэр ийм хүн байгаа гэдэг итгэлийг зүрхэндээ тарж эхлэх нь тэр бүхнээс чөлөөлөгдөх нэгдүгээр зам. За тэгээд хэцүү зүйлсүүдээсээ чөлөөлөгдөд гараад ирэх хэрэгтэй. Тэгээд ийм аялал хийж байгаа хүмүүстэй одоо нэгд хүчрхийлэгч нараас зайгаа ав. Сонголт байхгүй сонголтыг эхлээ зүрхэндээ бий болго. Тэгээд аяар амьдрал чинь сонголтууд бий болоод гараад ирэнгүүт тэрэнд нээлттэй хандаа шүүрж аваад тэгээд өөрийгөө эдгээхийн аяллуудыг хийгээд хүмүүстэй хамт эдгэж эхэл. Тэгээ эдгэрсэн хүмүүс гайхамшигтай гоё зүйлсүүдийг энэ дэлхийд хийж байгаа. Зовж байгаа, цаамаа дээр амьдарч байгаа хүмүүс, зүрхэн хаалттай амьдарч байгаа хүмүүс бид нар бусдад болон энэ дэлхийд өөртөө гай зовлон тарих зүйлүүдийг бүтээдэг. Харин эдгэрсэн хайрыг өөртөө бий болгож чадж байгаа, мэдэрч чадж байгаа зүрхэн нээлттэй хүмүүс өөрт болон өрөөлд энэ дэлхийд сайн сайхан зүйлийг бүтээдэг. Тэгэхээр та энэ сайн сайхан зүйлийг бүтээгч нарын нэг байхыг хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр би таныг энэ бүхэн боломжтой танд хязгааргүй боломж чадал нь байна. Энэ оюун санааны энэ нөгөө нэг толгойн мэдлэгээс халчсан гайхамшигтай бүтээлүүд бүтээх боломжууд таны дотор байгаа. Энэ чинь шижлэг ухаанаар нотлогдчихсан зүйл. Ганцхан ном уншаал, ганцхан сураад л гайхамшигтай чадамжаа бүтээнэ гэж итгэж болох байх нь таны дотроос тийм дахин давтагдчихгүй өөрөөс хамгийн уншихуйч үн цэнтэй ном навааг уншаач гэд хүлээгээд байгаа ах нь шүү дээ. Энийг л уншиж байгаа. За манай групп болохоор үйлчлэгээ авсан хүмүүст нээлттэй болдог. Тэр та боломжтой бол хамгийн бага төлбөртэй нь одоо 50,000 төгрөгийн үнэтэй нөгөө өөртөө хайртай чаленж байгаа шүү дээ. Би өөртөө хайртай гэдэг тэр чаленжд оронгууд манай группт ороод ирнэ. Тэгээ сар болгон гишүүдийн уулзалттай байгаа. За ямар групптэй гэсэн мэж. За уянгаатай ярилцмаар байгаа. Би яруу уянгааг нэг ярилцгаансан гэж бодоод л байсан юм. Уянгаад цаг өгнө. За бол цэцэгт эх 7 хоногт цаг өгнө. Амжихгүй бол тэрний дараагийн 7 хоногт ч үж болно. За таны дотор агуу хүч байгаа. Дээрээс нь намайг аврагч гэж бас бодож болохгүй. Би жирийн хүн. Алдаатай оноотой. Тэр надад бүрэн итгэлээ. Одоо энэ хүн л өөрийгөө тушаачвал идэгчих юм байна гэж болохгүй. Гэтэ би таныг өөрөөр чинь хүчрхжүүлэх арга замуудыг өөрөө хүчрхчээр арга замуудыг би танд зааж өгдөг. Тэгээ өөрөө хүчрхчсэн хүн амьдралын ямар ч асуудлуудыг өөрөө даван туулждаг. Заавал хинэгнээс бүрэн хамааралтай байх албагүй. За эх 7 хоногт хэдүүлээ уулзъя. Эх 7 хоногт орон цагаар бүтэн сарны өглөө хийж магадгүй. Нөхөр маань ажилдаа яваад хагасаа өдөр нэлээ ороод ичэрдэг санагдаж байна. Хол явах юм. Тэгэхээр би хагасаа өдрийн өглөө буюу Монголын цагаар хагасаа өдрийн орой хийж өгч чадахгүй байж болох нэ. За хил хязгаараа яаж барих вэ? Нэг мэдэхэд бусдын ярьсан зовлон хуваалцах вэ? Шаналчих юм аа гэд. Энэ дээр би эх 7 хоногт хариу өгье. Надад бол одоо өчнөө болно. Юунуудыг сонсдог. Сэтгэлийн хамгаалтад, энергийн хамгаалтад хийж сурнаа. Амар биш л дээ. Ихэн үедээ унаад байдаг. Гэхдээ эндээ сурчдаг да. За бүгдд нь амжилт хүсье. Маш их баярлалаа. Эх 7 хоногт уулзъя. Тэгээд хэрэг танд хэрэгтэй ямар нэгэн асуулт байгаа бол хэлэх зүйл байгаа бол чатаар бичээд үлдээгээд байгаарай. Манай оюука цуглуулаа тань хариу өгнө. За баяртай. Сайхан орой.